За энэхүү садар завангийн маань 3 дугаар ангийг та нарт өргөхээр бэлэн боллоо. Юунийн 3 цаг тэгдэм минутанд нэг охин ээж авахын өрөөнд орон дээвэр дээр нь хүн яваад байна гэж хэлсэн ч эцэг нь нэг л тоод хөөрхөн ээж нь л охиныгоо тавьшруулаад дунтул. Эцэг их нөхөр нь өглөө ажилдаа дэш тэрв нойроо хөлөө харамлаад унтчихна. Ээж нь охинтойгоо ярилцаад Сантагийн цаабаа өдөргээд баахан санаанаас эмзэх өгöd бурж өгнө. Хариу охин нь Санта зөрүүл сүүжигмийг тавьж болох уу гэхтэн ээж нь яаж ч гүгэж чадахгүй. Гацур модныхаа урд сүүжигмийг тавьчихад яг өрөөргөө орох гэтэл үүдний хаалга нь онголтой охин тэр. За юу л болоо гэж бодоод нөхөр төр очиод чи хаалган дутаа аажгаж гээд хөөрхөн өглөөд ав. Тэгээд л дуг нойрондоо сайхан дугжирж явах үеэр доод давхарт нь хэн нэгний ялгах чимээ охинд нь сонсогдох нь. Охинч баярлаад Санта ирчихвч гэж бодоод ахтай илтэл яг л авшиг нь доовчгүй цаашаараад нам хөөрхий. Охин доошо бодол юу вэ? Санта өвгөн гэгэн дүрээрээ зогсож байхын тэрдээ. Охинч нэг юм нуугдаад гарч байтал учир зүггүй луулаа хотнасаа сүх гаргаж ирээд барай зогсгоно. Би ч ямар тэнэг булгаа чин сүхөсдөг байна гэд бодож амжилгүй ахих нөрөөр гүгээд орчихно. Хөөрхий мүүгч эдийн сүг болтол ордууж гаргаж амжилгүй халаад ээжих. Бузар гэж. Дараа нь муу аав ээжийнхэн нөрөөнд ороод аавыг нь сүхэр хөлтөн завчиж өгнө. Харин ихнэр нь дугнойрноос арай ядан сэрээд нөхрийгөө энэ ч одоо үлийгээ гэдэг болгож чүтэгээд эргээд артал. Муу нөхөр нь нүдэн дээр нь ам тавьж авралын нүдээр хараа ивтэн. Ингээд л ихнэр нь хамаг чадлаар ойрлоод орноос арай ядан босоод охины хагаад зүхтэж гарах нь тэр. За тэгээд л аим шин гинүүл юмсан. Алиалагч араарсан гарч ирээд нуран дундуур нь сүгээрээ завчаад тайна. Хөөрхий юу ч хийж чадалгүй өвдөг сөхрүүд унахт нь ам мэлтигээр нь гарын тас тавьчаад сүхтээд толгой дундуур нь зоогоод авах нь тэр. Тэгээд л алиалагчийн маань санаа намарсны үес тавьсан жигнэмэг сүгийн яг сайхан идээ дуугаа сууж байтал. Жаал өхөнж гал тогооныхоо аккаунт нуугдж байгаад санаандгүй л юм төчөгнөл идэг. Харин алиалагч маань охиныг алж байгаагаар энэ хүү заваа үйл явдал солигдож 2 дугаар ангийн төгсгөл рүү шилжих тэр. Цагдаач тэнд ирүүл хийж яваад алиалагчийн толгойг цогцыг олдог. Ажил үргээ биелүүлээд нэглэг хийж яваад эргээд артал цогцос хайшаа ч юм алга болчихсон байх. Цагдаач айхын зовдлгүй алиалагч маань босч ирээд толгойг нь тасдаж аваад өөрөгчдөрөө залгаж аваад яваад. Ер нь ямар л садар завангийн үг гэхээр ийм лалрын үйл явдалтай байдаг байна. Аргагүй л нэг кино шүнэр. Харин үед сэтгэс мэдрэлийн эмнэлэгт нөгөө мөн эмэгтэйг маань нэг толгой, нэг эмэгтэй хоёр юу ч хүмүүлжүүд байж байгаа юм тэр. Жижүүр ах хүү ч юу болоод байгааг шалгах гар өчтөл толгойгүй дангац би зогсож байгаа юм тэр. Энэ үеэр нөгөө мө гал зүүхэн нь босч ирээд эрүүгийн суг татаж аваад шамплын орн руу илгээгээ таяа. Алиалагчч толгойгоо биедээ залгаж аваад шинэ амтрагчтайгаан галт тэргэн цун гэрийн зүг гэддэн гол ингээд яг сайхан явдгийн даваан дээр нэгэн жинхэнэ алиалагч гарч ирээд зургийн дарж идэрлээ дэлгөө өчтөлийнхэн тэр. За зүгээрч цааш юу болсон нь тодорхой үз. Ингээд л арай гэж галт зүй алиалагч маань гэртээ харин түвшлэгтэй сандал дээр суугаад сайхан тухалж байгаа хооронд нөгөө мөнхн нь өөрийнхөө сүдсийг ханаад мөнх бусыг үсгэн тэрдээ өөрхийсэн. Үүгээр шовны үйл явдал руу шилжин эмнэлгээс гарч байгаагаар үйл явдал үргэлжлэн сайхан намуухай дуграад ахтайгын морилцаад гэрийн зүг гэдэн годон. Харин гэртээ ирэхэд нь ахих нь охин болтой нэгэ охин сүрхийл твэрж үнсэж өмгөж аваа сансан гэдэл бөө юм. Үйл явдал сөлөгдөн алиалагчин гэрлүү шилжин нэг хоёрд засварчин орж ирээд байшин гүцэцгээхээр болцгоо. Тэр үед шов маань аавтайгаа авахгүйсэн андин зургнуудынхаа нэгийг гаргаж ирээд муавийнхаа талаар дурсамжуудаа бодон гониглаа сууж байтал. Нөгөөдөн шовны тэмдэглийг яг аваад иглүүлж байтал булааж аваад наачны үеийн мэдргээ дэвтэйхэн тайлбарлаад буцаагаад авчихсан тэр. Энэ үеэр байшинд байсан залуус маань алиалагч нөгөө эмэгтэй хоёрыг олж харин алиалагч маань яг л чихмэл шиг аасны шүлс суулчихсан хэдэн жил тэндээ байсан юм бүүмэд яг байрандаа суугаад инээгээд үйж идэг. Энэ муу эмэгтэй одоо өгчгүй үлийгээ ээж үйдэг нь үнэн аим бүхт болгоочуд юм аа нэрээ. Ингээд л залуус маань хүний санаанд ормгүй байдлаар тамлуулж аргалуулж өгөх нь тэр дэзэлвэл. За одоо яа их үү мо бүтлэн бүксээр иргэсэн хоёр болгооч. Харин шоун маань хоолны ширээнийх ард үхсэн найзаа харж идэрлээд нөгөөтгөн ч өөдөөс нөрлөөд шоуны угийн нэгийн байдал мэлээ удчихсан шинжтэй. Уур нүрэж ширээнээсээ босоод явчихдаг. Харин тэнд байсан эгч ах нь энэ одоо яаж л байна гэсэн харцтай хараад үлддэг. Джонатан маань харин оюутан болчихсон. Өрөөндөө ортол өрөөнийх нь амтрагчийн найз өхөн чи алиалагчийн дайралтаа сайн мэдүүлсэн идэргээд баахан юм шалгаагаад жинхэнэ лайвал. Азар уц руу нэгчин залган балеринаас салхан тэр.
Зайлвал хоёулаа л тэр явдлаас хойш сэтгэл санаа нь нэг л тавгүй байгаа юм шиг байлээ л дээ зайлвал. Яаж ч одоо тийм үсчэд гайгүй бах. Зарим энэ нөхдүүд бол алиелагчийн маань дараагийн өршөөлөх ноён Клаус болон төвний нөхдүүд. Санта ч алиелагчийг уух ямаар дайлаад сүдмэд. Харин алиелагч маань өвөрдөр нь очиж суугаад юу Санта дээр шээгээд авах тэр. Тэрүүгээр бүү юм. Зодтон болох нь үдэл гэж бодтол юу гэж тийм байх вэ? Алиелагч маань халааснасаа глок гаргаж ирээд л баримаа өгөө хоёрын дуухан дундуур нь сум зоогоод авах нь тэр. Муу Сантагийн хувцсыг ч тайлуулж аваад Сант дээр хүл суулгаж байгаа. Биндодисгийн гар аргар хийсэн хөлдөгч өрөө тас өлдөөж байгаад хөлийг нь үүрмэг болтол нь алхаар нүдэж өгнө. Хөөх юм уу Санта ч амьтаараа жинхэнэ тамлалыг үсгэн тэр. Бүр тэрч байтугай толгойг нүлдэж байгаа. Амьттай голтой ашгараад яйдтай байз гэж бодож байтал нүүрнээс нь арсыг нуудатж аваад муу цасан өвгний лууванг аваад өвгний амралуу зоогоод хайхан тэр. Үнэн садист гажаагаар болгаач шүү нэрээ. Харин Шоун Жонатан хоёр энэ үед уулзчихсан Шоундүүдээ би тэрийг саяхан харсан энэ бүх дуусаагүй Жибит хоёр мэднэ нэдэргээд баах юм ярина. Харин энэ үеэр ихтлгүүрийн гоолд Санта маань суучихсан хөөхтүүдэд ууд дүүрэн бэлэг дараагаад сууж байдаг. Хамгаалагчиж харсан даруйдал очиод сандлаас нь суугдадаж аваад дампаарлан хөшгөлөд хөөхөн тэр. Харин нэгэн хүү өгсөн бэлгийг дөнгөн данган задлбуугүй юу хэдэн хэсэг болцоход ирдээ зайлвал. Тэгээд л дэрүүгээр нэг юм энэ мөгөлөг одоо хүн хүүхэд хамаарахгүй алах юм дөөс та. Яаж яваад жив нөхөр гараад ирсэн юм бүү мэд. Харин үеэр Шоун маань гэртээ ирэх үед нь их жахан шинжилдэ бэлдээд баахан жигнэмэг идэр хийчихсэн байдаг. Шаавнч гайгүй жигнэмэг идрийн тойруулж хараад үзээд биш байтал дүүн Шаавн ихч энэ чихрийн дургүй идэргээд учир зүггүй л өрөөрөнд дагуулж ороод би чамд тэгж хэлж байгаагүй штэ. Жиминий тэмдэглэлийн дэвтрийг уншсан байна тийм үг гэтэл бүгдийг нь уншсан гэд үннээ хэлдэг. Тэгээд л за энэ ч одоо болохоо байлаа дэ гэж бодтол. Шоун маань ч яах. За тэгвэл өөрөнд хэлэхгүй шүү идэргээд өөрхөн амлалт аваад өнгөрдөг. Тэгээд л дүүг аваад доод давхар руу ботл. Мэдээгээр алиелагч дэлгүүр цэцлэг бөмбөг дэлбэлсэн гэдгийг хараад нөгөө нэг галт зүгийн өвчнөдлөд бүү юм ах их чих өөдөөс хашгираад жинхэнэ байдгаараа хамаг юм гаргаад ичиг. Тэгээд л намайг Жонатантай уулзуул Жонатантай яриулгээд бөө юм бол. Тэгээд л ах нь нэг юм зүгэл би Жонатанг авчрыг ихтэн нэг юм тавьширна. Харин нөгөө тал Жонатаны байрд өрөөний ганц хамтрагч нь шүршүрт найз өхөнтэйгоо эд авалцж байх тэр үеэр алиелагч маань аль хэдийнэ хараа зогсож байлгүй яах. Муутнасаа заглагаа өрөө гаргаж ирээд л юуны тухайн төрлөхүү гоёлынг нь хөрөөдөж өгөх нь тэр. Муу найз өхнийх нь биентийн голоор нувааж аваад Муантын эр хүний ганц нандин эрэхтнээс нь эхлээд толгойроо хүртэл нь юу ч болтол наваагаад хайчих. Тэгээд л нэг юм сэтгэл намарсан шинжтэй яг л цасан дээр өвч байгаа мэт. Шалаар дүүрэн цусан дээр хөрвөөгөө доголж өгөх тэр. Ай хөөрхий гэж энэ мөгөлбис юмны толгоноос одоо яаж юм садар санаа гаргаад байдаг вэ? Аргагүй л нэг өөр ертөнцид аргалгаач. Шоун маань харин хар дараас ирдэл ахгүй ихчтэн шоуныг буцаах хэрэгтэй тэхгүй бол бидэд шоёл учруулж болохоор байна. Хизээд одоо би нүн далуулчих нэгэд байж явах өдргээд яриад байж бидэг. Ямар харилцан дотортой аргалгаач үгээд боддож амжилтгүй. Сиана маань доошо буучих. Тэгээд л юу болох нь гэж бодвол яг урдаас нь алиелагч болно. Түүний их нэртэй нуур тулхан тэр. Хөөх юм зээлвэл тэр анхны биш нөгөө л нэг алиелагчийн эхнэр нь балаарай л хоолой дуурайж ирээдсэн юм билээ л. Шовныг маанч толгой дундуур нэг лантуудж унаад сэрээ тардал сандал дээр үлээтэй сууж явах нь өрхөсөн. Тэгээд л юу болсныг ч мэдлгүй манараа дургшаа артал хайр тэгчин бас л өөртөө нийжлэн хөлүүлчихсэн. Харин ах хүүг толгойн тас тавьчаад хан дээр чимэгл болоод өргөчихсөн байдаг. Дэрж байтгаа хайрт Габи дүүхийн толгойг тастаж яваад шууны тооронд хийчихсэн байдаг. Гүй нэр үнний арилсан дотортой аргилах нүч шүү. Хөөрхий ихчиг нь нүднийх нь урд нь амруун мангар урт тоолой алхар жигэж оруулж байгаад харах хийгээ талчдаг. Бста гэж үрэн зөөмөл ярьж үдэг одоо болгооч. Түй. Нэг л нуруугаар айцтайгаа явчих чинь. За ер нь ингэсгээд болдог ч юм уу. Завдлаа маяглаач яах. Буцааг нуруугаар орцгоё. Яг үнэндээ шувууны тоорон дотор байсан толгой нь нөгөө нэг ядаргаатай өрөөний хамтрагчийнх нь найз өхнийх байсан юм эдрэг шаахгүй. Та нар ер нь хэний толгой байсан гэж бодож байна. Хөөрхий Жонатангийн маань толгой байсан гэвэл та нар итгэв. Тэгээд л Шоун маань сандал дээр үлүүлсэн чихтэй хамаг чадлаараа тэмцэж байна. Яаж салж чадахгүй хөөрх.
Нөгөө мүү балаа өхний чинь биетэн зайлвал чөөгийг л орчихсон байсан юм байл л д. Тэгээд шовны биеийг эзэмдэж дотор нь орох санаатай байгаа юм байл. Харин орж чадахгүй байгаа гол шалтгаан хайртай хүмүүс нь амьд байгаа учраас орж чаддгүй ч гэлүү нэг тиймэрхүү юм яриад өнгөрсөн. Тэгэл одоо чиний хайртай бүх хүний чинь алчсан болохоор бид ч норно гэд үзээд алдтал. Үнэндээ л мүү чөөгийн шанс нь үрдэг. Яагаад вэ гэсэн зайлуул Габи маань хайжууд намид үйж байхгүй юу? Тэгээд хамгийн сүүлийн хайрт хүн болох Габиг яг цааш нь харуулдгийн даван дээр Габи биегчтэй бэлгээ өгмөр байна гэд задлуулахаар болдог. Тэгээд л заагаагүй задлуулган дээр маркийн боттол зүгээр задлуулахгүй. Гарыг нь алхаар зөхиод махын гараад ичдэг. Хөөрхимэн тэгээд л арай гэж бэлгээ задлаад үстэл. Хайрт дүүн дотор нөгөө нэг сэлмийг нь хаанаас ч юм болоод хийчихсэн байдаг. Тэгээд л Сяна сэлмээр алиэлагч хоолыг нь хэрчиж байд. Нөгөө шулм руу нь яг л Геркулес жажиж вимит тэгж идэрлээд. Зээжин дундуур нь зоож аваад толгойг нь тас завчиж. За ингээд л үхлээдээгээд бодож хэмжиг байтал алиэлагч манд босч ирээд нөгөө цахилгаан өрөөгөөр учир зүггүй л дайраад шовны гартах сэлмийг арай гэж шидэж аяад хөрөөгөөр толгойг нь зоох гэтэл шовн маань гинт эрэхтэй гэдгийг бодсны байсан эрэхтнээс нь тас зураад алиэлагчийн жинхэнэ хамаг юм бариад цаашаа өнгөрдөг юм байгаа сте. Шовнч сэлмээ авч амжаад таван цүлийг нь яг гаргадгийн даваан дээр нөгөө нэг баллаа улаан нүхэн гарч ирээд Габи яг ундгийн даваан дээр шовн сэлмнийх үзрээс атгаж байгаа Габиг татна. Юугээл тэгээд ирнээс нь бэрээ татж байхад татгтгүүд. Гарыг нь сүэд Габи харанхуй ёроол руу нисээд. Шовн чаага мэдхгүй зонхны урд гараа хараа сууж байтал яасан гэж та нарч бүр шаалтал гэх баг. Түүний гар нь бүр түйж шарахгүй болтлоо идгээд өгдөг. Алиэлагчийн нүд нь аль хэдийнэ зонхоор гараад талигаад өгсөн байлгүй л яах. Тэгээд алиэлагч маань буусан сууж аваад арилаад өг. Үүгээр кино маань бүтэн 2 цаг тарьчлаас нийцэд юуны тухайн төрлөгөө дуусаад өгч байгаа. За ингээд л завхарсан киноны маань 4-р анги гарна гэдэг нь тодорхой болж байгаа. За тэгээд ноёта дэгтэй нараа. Энэхүү заван кино маань 2026 онд гарахдул тэр үед нь та нартай ирж өгөөч. За энэ үрдэл хамт байсан та нартай баярлалаа. Ингээд энэ хөвчлөгээ өндөрлцгөө. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түрүү баярлалаа.